Улсын хурлын гишүүн хамгаалан 6 хоногийн өмнө ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдаа авсан 12 мянган иргэн бий гэх утгатай мэдээлэл хийсэн. Энэ нь ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байгаа хамрагдаж чадаагүй олон мянган иргэнийг гайхшруулж иргэд банкуд болон Монголын ипотекийн корпорацид шүүмжлэл таансан юм. Тэгвэл өнөөдөр Монголын банкны холбооноос хамгаалан гишүүний мэдэгдэл ташаа гэсэн утгатай мэдээлэл гаргасан юм. За үүнд иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг аль бие ёсоор няцааж байна. Монгол банкны их усүрээр 2013-аас 2016 оны хооронд 1584 иргэн давхардуулж зээл авсан байна. 5-аас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй. Хөтөлбөрийн журамд 2016 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу засгийн газар болон Монгол банкны их усүрээр санхүүждэг хөнгөлөлттэй зээлийг нэг иргэн үндсэн зээлдэгчийн хувьд нэгээс дээш удаа давхардуулан авахыг хатуу хоригдсан заалт оруулснаар олон удаа давтан авах боломж хууль журмын хүрээнд байхгүй болсон болно. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь Монгол банкны баталсан холбогдох журам болон санхүүгийн зохицуулах хорооны давхар хяналтад хэрэгжиж сар улирал тутам тайлгнадаг. Ил тод хяналтын тогтолцоотой гэж тайлбарласан байна.